За би нэг ганц асуулт асууя. За цэц ингээд 4-р дүгнэлтээр Улсын хурлын 19 оны сонгуулийн тухай хуулийн 72-ийн 1 нь үндсэн үйлчилсэн байна гэдээ үзчихэж. Онол талаас хүний сонгох эрхийг одоо дэмжмээргүй байгаа хүнийг хүчээр дэмжүүлж байна. Та бол заавал одоо 10 мандаттай тойргийг сонгоч бол заавал 10 дугуул. Гэтэл одоо сонгогч тэнд байгаа сонгогч бол би одоо 5 хүнийг дугуулмаар байна. 6 хүнийг дугуулмаар байна. Гэтэл одоо надаар заавал 10 дугуулах гэдэг юм. Эн чинь миний сонгох эрхэнд нөлөөлөд байна гэдэг ийм үндсэн одоо цэцгийн дүгнэлтэд агуулга энэ гэж би хувьдаа ойлгож байна. За ийм байна. За хэрвээ их хурл цэцгийн дүгнэлтийг хүлээж авъя гэж бодъё. Хүлээгээд авчия гэж бодъё. Та итгэмжлэн төлөөлөгчөөр оролцсон хүний хувьд, томилогдсон хүний хувьд цэцгийн дүгнэлтийг хүлээж аввал энэ дүгнэлтэд холбогдуулаад гарах, нийгэмд гарах улс төрийн сөрөг үр дагавар юу байж болох вэ? За энэ дүгнэлтийг хүлээгээд авчээ. Эргээд ямар сөрөг үр дагавар нийгэмд улс төрийн үр дагавар бий болох вэ гэдгийг та итгэмжлэн төлөөлөгчөөр одоо ажилласан хүний хувьд бас юу гэж бодож харж байна вэ? За би бас дараа нь одоо үгэндээ бас санал хэлнэ. За ер нь бол яг уу цэцгийн шийдвэр эцсийнх байх гэдэг үндсэн зарчим байдаг. Тэгэхээр цэцгийн шийдвэрийг хүлээгээд авлаа гэхэд сая одоо гишүүд маань хэлж ин лаа инхүү ир гишүүн, сайн зориг гишүүн тийм ээ. Яг ямар үр дагавар үүсэж болох вэ? Энэ дээр одоо жишээл улс төрийн намуудын хувьд ч болон сонгуулийн тогтолцооны хувьд асуудлууд үүснэ гэдэг тайлбаруудыг хэлж байна. Тэгэхээр яг уу тиймэрхүү нөхцөл байдал байгаа болов энийг байнгын хорон дээр болон их хурлын чуулган дээр ярилцах ёстой байх. Яг энэ дээр бол би дүгнэлт гаргах ч юм уу, тэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьар оролцохдоо энэ хуулийн энэ заалт өөрөө одоо үндсэн хууль заасны дагуу хуулиар зохицуулан сонгуулийн системийг тогтолцоог хуулиар зохицуулан гэсний дагуу улсын хурлаас сонгуулийн хуулиа баталсан. Тэр сонгуулийн хуулийн дээр арга аргачлалын заагаад өгсөн. Энүүгээр бол үндсэн хууль зөрчихгүй яваад байна гэдэг талаас бол тайлбарыг хийгээ явж байгаа. Илүүтэйгээр энэ дутуу байх өөрөө дутуу дугуулахгүй байх, эсвэл дутуу дугуулах боломжийг бий болгох гэдэг нь улс төрийн одоо үр дагавар яаж үүсэх вэ гэдгийг бид нар бас ярилцах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ нь өөрөө нөхцөл байдлын үнэлгээ юу, эсвэл одоо зарчмын асуудал үүсэх үү гэх мэтчлэн энэ бол өөрөө арай өөр төрлийн одоо мэтгэлцээний агуулга гарч ирэх болов гэж харж байна. Тэгэхээр яг энэ дээр бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бол тайлбар гаргаагүй, бун итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тайлбар өгөх боломжгүй л гэж харж байна. За үндсэн хуулийн цэцгийн 2025 оны